Сайн байцгаана уу? Намайг Томсон Нараа гэдэг. Би life coach. За life coach гэдэг маань Монгол руу орчуулах юм бол амьдралын дасгалжуулагч, амьдралын чиглүүлэгч гэсэн утгатай. Надаар ирж сургалт авдаг бүсгүүчүүдэд би тэдний мөрөөдөл, зорилго, тэмүүллийг нь биелүүлэхэд нь тусалдаг юм аа. За өнөөдөр би та нартай өөрийн тээж яваа нэгэн бодлоос хуваалцъя. Саяхан хүүхдийн хүмүүжлийн сургалтын дээр нэгэн ээж надаас энэхүү асуултыг асуусан. Тэр маань юу гэж асуусан бэ гэхээр нараагч 21-р зуунд ямар хүн амжилтанд хүрэх вэ? Би хүүхдүүдтэй ямар чадварыг өвлүүлэх хэрэгтэй вэ гэсэн асуулт асуусан. Энэ миний хувьд бол маш оновчтой асуулт байсан. Тэгэхээр би энэхүү хариултаа бас та нартаа дамжуулж хэлье гэж шийдлээ. Тэгэхээр миний хувьд 21-р зуунд ирээдүйд хүүхдүүд маань ямар 3 мэдлэг чадвартай байх юм бол тэд маань маш амжилтанд хүрэх вэ гэдэг нь бол нэгдүгээрх нь итгэл үнэмшил. Тэгэхээр хүн болгоныг жолоодож байгаа, хүн болгоныг урагшлуулж байгаа зүйл бол итгэл үнэмшил байдаг. Тэгэхээр хэрвээ таны итгэл үнэмшил таныг дээшлүүлж, сайжруулж, амжилтанд хүргэж байгаа бол та мундаг итгэл үнэмшилтэй юм байна. Харамсалтай нь хүүхэд болгонд тэрхүү итгэл үнэмшилийг авч чаддаггүй. Тэгэхээр зарим хүүхдүүд маань маш негатив буюу сөрөг бодолтой сөрөг орчинд өсөж хүмүүжсэн байдаг учраас тэд өөртөө итгэх итгэл байдаггүй. Мөн өөрт нь багаас нь хүүхдүүдтэй авьяасыг нь нээж тэднэрт өөртөө итгэх итгэлийг бүрдүүлж чадаагүй учраас ирээдүйд хүүхдүүд би чадахгүй, би дийлэхгүй, би амжилтанд хүрэхгүй гэсэн итгэл үнэмшилтэйгээр амьдардаг. Тэгэхээр хэрвээ та хүүхдүүдээ ирээдүйд маш амжилттай амжилтаасаа болж ажиргалтай амьдрахыг тийм хүүхдүүдийг өсгөхийг хүсэж байгаа бол хамгийн түрүүнд тэднийхээ итгэл үнэмшил дээр нь ажиллаарай за. Тэгэхээр итгэл үнэмшил гэдэг бол зүгээр нэг үгээр дамжуулаад тэднэрт суух зүйл биш ээ. Харин хүүхдүүд чинь амьдралдаа гэр ахуйдаа ямар зүйлийг харж байгаа вэ? Ямар зүйлийг experience буюу амьдрал дээр мэдэрч байгаагаас шалтгаалж тэдгээр хүүхдүүдийн маань итгэл үнэмшил бүрддэг юм аа. Тэгэхээр хамгийн түрүүнд та нар маань хүүхдүүдийнхаа итгэл үнэмшилийг зөв тогтоогоорой. За хоёрдугаарх нь бол creative talent. Биднийхаар бол монголоор орчуулах юм бол бүтээлч хайрцагнаас гарч бодох тийм чадвар. Тэгэхээр хүн болгон нэг зүйлийг бух шиг хийгээд байх юм бол бух шиг зүтгээд байх юм бол ажил бүтэхгүй тийм ээ. Тэгэхээр хүн болгон өөрийн гэсэн бүтээлч чанараа авьяасаа олж илрүүлж тэрийгэ дагах хэрэгтэй байдаг. Тэгэхээр хүн болгоно хайрцагны гадна бодож сэтгэж сурах хэрэгтэй. Тэгэхээр нэг ажлыг заавалчгүй нэг л замаар бүтээж болно, хийж болно гэсэн тэрхүү ойлголтыг хаях хэрэгтэй. Тэгэхээр хүүхдүүдээ заавалчгүй гэрийн даалгаврыг яг энэ байдлаар хий гэж шаардаад байх бол муу байдаг. Хүүхдүүд чинь өөрийнхөө аргаар хийж сурч болох юм тий. Creative тийм ээ бүтээлч нөгөө зураач хүмүүс шиг, уран баримлч хүмүүс шиг бас зарим өөр өнцгөөс харж юмыг хийж чадах бол маш ирээдүйд хэрэгтэй чадвар байна. Тэгэхээр хэрвээ таны хүүхдүүд юмыг олон өнцгөөс харж чаддаг тий өөрийн гэсэн авьяас чадвараараа хайрцагт баригдаад ахгүйгээр нийгмийнхаа тэр тогтолцооноос нөхцөл байдал баригдаад ахгүйгээр сэтгэж чаддаг болох юм бол таны хүүхдүүд маш ирээдүйтэй. За тэгээ 3 дугаарх зүйл бол бусдад өөрийгөө таниулах тэр харилцаа холбооны чадвар. Англиар хэлэх юм бол communication. Communication гэдэг нь хүн өөрийгөө бусдад танилцуулаад, тайлбарлаад би ийм юм хийх гээд байгаа, би ийм юм бүтээх гээд байгаа гэдгээ маш оновчтой, цэгцтэй тайлбарлаж чадах бол маш том авьяас чадвар. Тэгэхээр өнөөгийн нийгэмд бол энэхүү авьяас чадвар бол маш их хэрэгтэй байна. Хүүхдүүд маань багасаа өөрийгөө илэрхийлж чаддаг зөвөр. Тийм ээ? Сэтгэл хөдлөлөө, өөрийнхөө бодлуудаа маш зөвөр, эмх цэгцтэй, товчхон тэгж тайлбарлаж хэлж чаддаг иймхүү чадвар бол хүүхдүүд маань маш ирээдүйтэй. Тийм учраас хүүхдүүдээ багаас нь communication skills буюу бусадтай харилцан холбоотой байх, бусад өөрийгөө тайлбарлах, нэг талаар бас бусдын өмнө гараад тийм ээ ямар нэгэн лекц уншиж чадах ч юм уу public speaking гэж ярьдаг тийм. Тэгэхээр тэр чадваруудыг нь хөгжүүлээрэй.
Энэ чадварыг нь багаас нь тийм ээ одоо хөгжүүлэх хэрэгтэй. Яг бол том болчоо тэрийг хөгжүүлэхэд болоод маш хэцүү байдаг. Яг бол хүмүүс бүрэг, ичимхий, бусдын шүүмжлээс айдаг тийм болчдөг учраас бид нар одоо багт нь одоо эдгээр чадваруудыг хөгжүүлэх хэрэгтэй. За ингээд та нартай одоо сайн сайхныг хүсье. Тэгээ удахгүй сургалтын дээр уулзцгаая. Баяртай.